Retrieval of the umbilical stump. A vertical slit in the midline, cephalad to the upper staple, 4.5 to 5 centimeters above the... Тэр эмэгтэй хүмүүсийн хувьд бол бас өөрийгөө өөрчлөе, гоё ялгая гэж боддог ба. Гэтэл нэг амар хүнд мөн таашаач тий. Зүгээр нэг хамар мамраа эсвэл ураал өөрчлөлтөө дээд ал яхаа болох юм л гэж болоо үздэг шүү дээ. Олдмол байдлаар гэх юм уу? Гоо сахнаа алдсан ч юм уу тийм тохиолдолд яг хийдэг гэж болно тий. Нэг ч тийм эргээр хүлээж авдаг л тий. Өөх сурвалж болохыг надад их юм санагдлаа. Яг хуу хамраа өндөрсгөх ч юм уу жижиг хэмээс ажилбарууд гайгуулах л та. Ер нь бол дэмийлж чаддаг шүү дээ. Хүн өөр яг туурын өөхөөс оруулаад турахыг хүсэж байгаа байх л та. Хүн хэрвээ турах жагаад нэг хаалгаа хийлгээд зах шаардлагагүй зүгээр өөрөөрөө турвал зүгээр юм болов л гэж бодчих шүү дээ. Ер нь амьдралын тэм зөв дадал хэрэгтэй юм уу? Тэгвэл ер нь хинч тархалахгүй шүү дээ. Энийг үзүүлвэл ер нь өөрчлөлт орхолох. Тэрвээ ийм үдсэн болвол ер нь хаалгаа хийх хүний тоол цөөрнө. Урхнаас гисэн би тэгээд заваагаад яах юм бэ? Тий. Төвшөө. Хайртай шүү. Суснарно сүлөбүр чамайгаан бодсоор сэрдэг сургууль руугаа явахта чамайгаал гисээр ирдэг ичээл дээр юу ч ойлгохгүй завсралгааны гэлбүлээ онхны дуу тавралдан ангируу чингүй Нас чин хайр мэтрийгээд алуухнаар намайг тибэрээ арах тусам улам ихэр хайрлан хажуунаас чин холбоогүй хин нэгнэр чамайгаа би салихгүй хайр хийцэж орхихгүй намайг өөрхөн чалахгүй магадгүй үргэн чамтай Олны дунд хоёулаа үнхүнгүй мэд хэрэглээд орой болтол чамтайгаа би чам хайртай гээл ингээл сургууль руугаа явахдаа чамайгаа босэрдэг хичээл дээр юу ч ойлгохгүй завсралгааны ердөлтэй Онхны дуутай уралдаж ангируучингүй харснаас чин хайр мэдрээгээд халуухнаа намайг твэрээд харах тусам улам ихэр хайрлан хажуунаас чин холдмооргүй хайртай гэл цуг яваад л тийм хичээлээ баг хичээлээс анхаарахгүй болцдог л та. Хязгаар нүүсэлтэй тэгэл алах хэлгээд тий. Мэдээч хэрэг тэгээ үргэж амчангармаараа барилцаал тий. Тэгэл кино үзэл тий явдаг. Гадуур тэгэж хөтөлцөж мөсөлцөж явна гэдэг бол тий хэцүүлтэй. Ер нь бол шүмжлэлтэй хандах зүг баха. Магадгүй тэр шүүмжлэл нь яг нэг хитрхи их наснаасаа тэр хитэрсэн тийм үерхлийн тийм одоо нас нь болоогүй байж тэр нөө үерхлийн хэлбэрүүдийг гаргаж байгаас болж тийм шүүмжлэлийг тавьж байгаа хэл та. Өөрийнхөө хэр хэмжээг мэдрээд үерхлээ зөв авч явж чадвал бас тэрийг зөвшөөрөхгүй гэд нэг тэгж уурлаа шүүмжлээд ах шаардлагагүй л байгаа шүү дээ. Мэдээж тэр хүмүүс хитрхи бас нэг үерхэл гэдгээ одоо тийм гүн гүнзгийгээр ойлгоцсон. Тэрнээс нь болоод шүүмжилж байгаа хэл та. Манай бага ангийн багш 5 дугаар ангид бол үерхлийг л хордог байсан л та 5 дугаар хүртэл. Тэгээд анги дэвшээ дунд ангид ороод тэгэхээр 6 дугаар анги одоо нэг дааж авч байгаа багш маань. Одоо би бол зөвшөөрнө гэдэг амир хөөрхөн. Бид нар бол бэлгийн харьцаа гэдэг бол бие бинийгээ хайрлж бүр ингээд чиглэн хайр гэдэг юу бол мэдэрсэн үндсэн дээр явагдах хэвээр зөвлөгч бол ойлгодог л та.
байж болохгүй л гэж боддөө шүү дээ. Тэгээд одоо бэлгийн амьдралын талаар л хичээлээд маш их ордог биднэрт. Тэгээд чирчүүднээс хүн ингээд тэрвээ бэлгийн амьдрал бэлгийн хайртанд орох гэж байгаа л заавалч тэр хүндээ хайртай тэгээд бас гэрэлсэн байх хэрэгтэй болов гэж боддөө шүү. Тэгээд хүн хэдий тэр хүндээ хайртай байлаа гэж тэр гэрлээг бол эргээд сүүлд нь ямар ч юм болох юм бэлээ те. Бас үр дагавар нас надтай шүү. Манай эрүүл мэндийн хичээлдээ заадаг л та. Заавал тэлчих хэрэгцгээ тиймэрхүү нэг заадаг л та. Тэрийг зааж байгааг бодоход өөр нь байж болох юм шиг. Сина юм хүмүүс яхад 18-аас доош хүн болохгүй вэ? Тиймэрхүү. 18 нас гэдэг чинь бидний биеийн хөгжил бүрэн гүйцэд явагдчих дуусах хэвээр. Тэгээгүй тохиолдол янз бүрийн асуудлууд их гардаг юм билэ. Энийг бол хичээлээр одоо боловсролын хуулийн хүртэл ингээ заагаад хичээлүүд орж явж байгаа. Энэ талаар их зөв ойлголттой байна. Өсвөр нас гэдэг чинь ямар бэлгийн харилцаанд орох гэж байгаа нас шүү дээ тий. Тий. Сурч мэдээж одоо нөгөө том хүн болохынхаа шатнд явж байгаа шүү дээ. Тэгэхээр том хүн болохтой бэлтгээд одоо боловсрол олж эзэмшин бас хүн нийгэмшилтэй олж эзэмших хэрэгтэй нас шүү дээ. Тэгэхээр бэлгийн харилцаа болохгүй. Орчин үед бол одоо хүүхдүүд эцэг эхтэйгээ заавал харилцана гэхгүйгээр одоо олон талын мэдээллийн хэрэгслэр одоо авч байгаа шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд нь хүүхдтэйгээ илэн далангуй байгаад зөв ингээд гэр бүлийн тийм нөгөө уур амьсгалтай байгаад хүүхдүүдтэйгээ ярилцдаг. Тэр талаар ингээд санал бодлын солилцдог. Өөрийг нь бас ингээд хүндэтгдэг байх хэрэгтэй. Эцэг эхчүүд бас нээлттэй байл зүгээр ингээл одоо жишээлбэл ингээл би хэрэг ингээл ээжээс асуусан бол мэдээж хэрэг чи одоо бараа юу яриад байгаа юм бэ гэхээс баг л та. Тэгээ эцэг эхчүүдний хэрэг нээлттэй байх юм бол одоо тэр энэ бэлгийн харьцааны тухайтай хүүхдүүдэл илүү их мэдээлэлтэй болоод яасан үднээс энэ харьцаанд орох ёстой юм бэ те. Бас одоо энэ бэлгийн амьдрал орохоос өмнө чи нөхөртэй болцсон байх ёстой те. Тэрийг бодож хийх ёстой гэснээс эцэг хэрвээ зүгээр яг одоо хин нэгэн зүгээр багш хэлснээс эцэгхэн зөвлөл тэр хүн илүү ойлгох бол гэж бодож байна л да. Наав ээжээс нэг тийм аваад идэг шүү. Тэр найзах тэгэл багш багтгаа тэгэл ярьдаг шүү. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Хүслийн Ордон хүүхдийн тоглоом мэд. Максимал худалдааны төвийн 5 дахь орд.